Өнөөдөр та нартай үнсгэлжингийн тухай үлгэр ярьж өгье. Гэхдээ энэ бол зүгээр ч нэг үнсгэлжингийн тухай үлгэр биш гэдгийг санаарай. Эрт үеийн нэгэн цагт ингээл нэгэн гэр бүл амьдран суудаг байжээ. Түшиг тулгууртай эцэг болон ээлдэг зөөлөн ээж. Бас тэдний дундаас гарсан эд жидийн хүчтэй төрсөн авьяаслаг бяцхан охин Селена. Түүний ээж нь генетикийн хүнд өвчнөд нэрвэгдэхэд эцэг нь түүнийг ихийнх нь хөлд буруутган гудамжинд гарган хэмээн сүрдүүлдэг болжээ. Удалгүй аав нь дахин гэрэлсэн ба Селена шинэ хойд их болон хоёр үүдгүй хойд эгч нартай болов. Түүний хойд их болон эгч нар нь үргэлж түүнд муухай хандаж дээрлэж байв. Бүр сүлдээ өрөөнөөс нь ч хөөж галт тогооны тоос тортогнд дарагдсан зуухны өрөөнд унтуулдаг болов. Хорон санаад эгч нар нь өөрсдийн бахыг хангаж дүү Селенагаа үнсэнд дарагдсан үнсгэлжин хэмээн дууддаг байв. Ийхүү гуниж гантаарсан бяцхан охин ээжээс нь улдсан цорын ганц нандин зүйл болох болор өрийг нандинан тэрвэж өдөр бүр түүндээ ээж надад хэлсэн учраас би өөрийн ээжидээ ашиглахгүй гэж дахин шивнэдэг болов. Цаг хугацаа урсан өнгөрчээ. Ус даяар сайхан ханхүү өөрт тохирох сүд бүсгүй хайж буй тухай мэдээ зарлагдав. Ингээд хааны ордонд олон хоног тасралтгүй үдшилэг зохион байгуулагдаж хотын бүхий л эрх бүхий залуу эмэгтэйчүүд очив. Гисэн хэдий ч Селенагийн найранд оролцох цаг болгоод хэрцгий хойд их хоёр эгч нар нь түүнийг явуулахгүй тулд зойрны өрөөнд гинжлэн орив. Хөөрхий Селена зөвхөнгөө баран суусан тэрэл агшинд болор өөр эцэст нь түүний гуйлдад хариулж болор хулуу болгон соёолж нүд гэлбэм гэлэлдсэн шилэн шахаа ургуулan өгч нууцаар түүнийг үдшилэг рүү аваачив. Нэг дэх болон хоёр дахь шөнө Селена мөрөөдлийн ханхүүтэйгээ бүжиглэж үлгэрийн аз жаргалаар дүүрэн байсан ч энэ л бүх зүйл оронгоороо иргсэн юм. Гурав дахь шөнө болгоод ханхүү түүний хойд эгчийн гарыг бариад бүхий л хүмүүст "Тэр бол миний сонгосон сүд бүсгүй" хэмээн зарлав. Энэ бүхэн зүгээр л нэг харгас тоглоом байжээ. Охины чин сэтгэл бол ханхүүгийн хувьд юу ч биш. Хайр гэж байдаггүй юм байна. Түүний гин зэмгүй зан өгөөмөр сэтгэл үзэсгэлэнтэй хувцснуур л өөрийг нь дөнгөх гинжил болон хувирчээ. Доромжилсан үг ёжтой инээд түүнийг бүчин авахд тэр айжмаар гутлын шавард живж эцэст нь шулмын дүрийг оллоо. Хар шидэн хөлнөөс нь ориглон цацарч бүх биеийг нь бүрхэхэд Селена аажуухан шат өгсөн. Тэр одоо үнс нурамнаас төрсөн шулан болжээ. Тэр агшинд охиныг тодорхойлдог байсан бүх гуниг сул дорой байдал аврал ирсэн харц нь юу ч үгүй шатаж үгүй болов. Түүний шид ордны булан бүрт хүрч бүхний гажууд улам мушгиж эхлэв. Зөвхөн нэг гараа хөдлөхөд л гал дүрлзэн бүх цайзыг бүрхэн авлаа. Сандарч твцсэн язгуурт нөө цухтах гэж оролцсон ч бүгд таст баримл болон хувирав. Тэр хүн эд зүйлгээд бүгдийг нь таст баримл болгон хувиргасан юм. Селенагийн зенит эсгийн зенит цувралын үргэлжлэл бөгөөд үлгэр домгийн сэдвтээ үндэслэн гаргасан ч гэсэн арай өрмөц харанхуй эргэлттэй төвхийг өгүүлдэг. Өмнөх зенит эсгийн Вексанаа цасан цагаанаас санаа авсан бол Селена маань Алиса гайхамшигын оронд үнсгэлжин Жасмин, Нойрсож буй гүнж гих дөрвөн сонголттой байснаас үнсгэлжин сонгогдож хоёр дахь зенит эсгийн маань үнсгэлжингийн хараал нэртэйгээр гарсан. Fairy tales over. Энэ урт бичлэгийг маань үзсэн та бүгдэд баярлалаа. Миний чанелыг subscribe хийгээрэй. Тэгээд өөр сонсохыг хүсэж байгаа баатруудын түүх, скиний түүх байвал доор комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Bye bye.